нэгэн сайттай холбоотой энэ асуудал дээр сэтгүүлчдийн нэгдсэн хөвлийн байр суурийг бас илэрхийлэхээр ирээд байна. За нэг хэд хэдэн зүйлийг онцлож хэлхэн зүйтэй байх. Юуны өмнө бол үндсэн хуулийн одоо 14-ийн 1-дээр бол хууль шүүх өмнө бүх хүн тэгш хэрэгтэй. Тэгэхээр энд одоо юу гэдэг сэтгүүлч тэр дорж толмаачтар Монгол Улсын одоо улсын хурлын гишүүд яг арай өөр хэрэгтэй. За төрийн нийт албан тушаалтны бүгд ижил тэгш хэрэгтэй. Тэгэхээр энэ тэгш ирэх үйлчилж яах үгүй юу гэдгийгс бид яриага хэлэх хэрэгтэй болов гэж бодож байгаа. Яг тэгвэл одоо нэгэн сайтын энэ шалгах мөрдөх мөн одоо баримтлага үйл ажиллагаа анханасаа эхнээс нь харахад бол за тэр тэгш ирэхийн дагуу явж яах үгүй юу гэдэг энэ байдал арай өөр харагдаад байдаг. За үндсэн хуулийн 14-ийн 16 дээр нэг чухал 16-гийн 14 дээр хууль шүүхээр эцэлэн тогтоогдох хүртэл хэнийгч гин буруутай тооцохгүй гэдэг ийм чухал заалт бий. За харамсалтай нь бол манай хуулийн байгууллагуудаас бол нэгэн сайтын нэр бүхий одоо сэтгүүлч эрхлэгч тэргүүтээ сэтгүүлчдийг бол гин буруутай юм шиг олон нийтийн өмнө хэвлэл урал хийснийг бол таах мэдэж байгаа. За энийг ч гэсэн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс бол одоо буруу шааж байгаагаа бас илэрхийлье. За өнөөдөр бид хоёр зүйлийг онцлож хэлхэн зүйтэй. Нэгдүгürt бол энэ нэгэн сайтын тухайд эвлэл сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юм уу бусад хэвлэл мэдээлэл онцлоод байгаа зүйл огт биш. Энэ ерөөсөө хэвлэл нийтлэг эрхчлөө цаана байгаа. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр хэн нэгэн одоо албан тушаалтныг хэн нэгэн одоо нийтийн албан тушаалтныг дарга цэргийг шүүмжилснийхэн төлөө за шүүмжилсэн баримттай мэдээлэл хүргэснийхэн төлөө түүнийг бол одоо буруутгаж эрэг хуулиар яллах ийм байдал хандлага руу оруулж байгаа хамгийн гол нь одоо энийг бид нар энэ шаардлагыг бол ингэх ёсгүй гэдгийг бол өмнө шаардлагаач тавьж ирсэн тухай бүрд манай сэтгүүлчдийн нэгдсэн хөвлийн ерөнхийлөгч Борголмаа ирж бас асуудлууд тайлбар юмудаач өгч ирсэн. За дараа нь бол яагаад энэ хорж цагдаж шалгаад байгаа юм бэ? Үнэхээр хорж цагдах зайлшгүй шаардлагатай гэмт хэргийн төрлүүд бол байдаг. Жишээ нь одоо бусдад эрсдэл учруулж болохоор юм уу, амнаас эрүүл мэндийн эдэнч гэдэг юм уу. За зайлшгүй одоо мөрдөгчд бол өөрөө сайн мэдж байгаа цагдаа мөрдөгч. Тэр зайлшгүй ийм тохиолдолд хойшлуулшгүй баримтлага хийж мөрдөн шалгадаг. Тэгэхээр сайтын эрхлэгч, сайтын сэтгүүлчийн тухайд заавал баримтжилж шалгах ямар шаардлага байгаа юм бэ гэдэг асуудлыг л сэтгүүлчдийн эвлэл гаргаж тавиад. Гадуур шалгах, батлан даалтаар гаргаа шалгах, за дээр нь эрүүл мэндийн асуудал байна гэж сая бас өмгөөлөгч нь ярьж байна. Ийм нөхцөл байдлууд дор чөлөөтэй шалгах бүрэн боломжтой байтал заавал 20 шалгаад байгаа нь цаанаа одоо энэ албан тушаалтнуудад ямар нэг өөр нөхцөл байдал байх вэ гэдэг ийм хардлагыг бол төрүүлж байна гэж ингэж одоо хэлэх нь бол зүйтэй гэж ингэж бодож байгаа. За нөгөө нэг зүйл нь бол Монгол ардын одоо ирэх ирж байгаа Монгол ардын нам яг энэ улс төрж байгаа юм биш шүү. Зүгээр энэ дотор нэг жохол заалт мөрийн хөтөлбөр дотор. Тэрний юу вэ гэхээр хэвлэл сэтгүүлчийг хорж цагдаж шалгадаг явдлыг одоо дасан зогсооно гэж 2024-өөс 2028 оны мөрийн хөтөлбөр дээр энэ засаг барьж ирэх ирж нам тэрэндээ тусгацсан. Гэтэл ирэх ирж намын мөрийн хөтөлбөр яг хөрсөн дээр шал эсэргээрээ байгаад байна. Сэтгүүлчийг хорж байгаа шалгадаг, цагддаг, мөрддөг ийм нөхцөл байдал үргэлжилсээр л байна. Тийм учраас сэтгүүлчдийн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хөвлийн байр суурь бол одоо нэгэн эсвэл өөр хэн нэгэн сайтын, аль нэг сайтын, аль нэг телевизийн сэтгүүлчийг хорж шалгах биш, хэвлэл нийтлэлнийхэн төлөө заав цагдаа хордог байдлаар биш, харин одоо гадуур шалгах, нээлттэй шалгах. За энд одоо манайхан бас яриад байна те. Баримт шүүхийн, баримттай тодорхой мэдээллийг нь одоо мэдээж мөрдөн байцаатай нууц байдаг ч гэсэн зарим зүйлүүдийг нийл болгож олон нийтэд мэдээлж одоо шалгах ийм шаардлагатай гэж. За дээр нь нэг чухал зүйлийг бас хэлхэн зүйтэй. Баяр жаргал сэтгүүлчийг одоо цагдсан хорих үйл явцаас эхлээд иргэд олон нийт ойлгомжгүй зүйлийг харсан. Мөрдөн байцаах газрууд мөрдөх байгууллагууд бол хууль ёсны үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулах хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл одоо би мөрдөгч байлаа гэхэд магадгүй хэн нэгэн хүнийг баримтлах юм уу эсвэл шаардлагатай болвол тэр албан үүргээ танилцуулаад мэдээлэл хүргээд өөрийгөө дагаж явахыг шаардаад үгүй бол хууль сануулад таны эсрэг хийсэн үйл ажиллагааг канон дээр гардаг шиг таны эсрэг ашиглагдах болно гэдэг шигээс эхлээд гэтэл зүгээр л одоо нэг 37 оны баримтлагаа шиг нэг хэдэн бүсгүүчүүд хүүхнүүд орилож ашгаруулж мал ахаа ачиж байгаа юм шиг чирж гулдраад ингээд явж байгаа нь бол энэ мэрэгжлийн байгууллагын өөрийнх нь мэрэгжлийн үйл ажиллагааг дагуулталтай байна. Энийг бас саяхан хууль зүйн сайд болсон амар сайхан сайд бас хэлнэ лээ. Энэ бол
бас зүү зүйтэй зүй. Эндээсээ эхлээд юм байгууллагууд бас үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй болов гэсэн ийм л зүйлүүдийг одоо би хэлэх байна. Тэгээд аагүй хүний сонирхсан асуултанд бол хариулах юм байна. Сэтгүүлчдээ дараагийн сэтгүүлчдийг баяж жаргал шиг ингээд авчиад аваад яваад явах юм болов уу? Яах юм бэ? Сэтгүүлч нэгцээ цаашид бодлогын хувьд ямар арга хэмжээгээд авах юм бэ? Тий дөнгөж өчигдөр уржигдөр их чухал зүйл хилцээд явж байгаа тав харсан баг. За бидний хамгийн их одоо буруутгагддаг 14 эргүүлд байс 14 13 буюу худал мэдээлэл тараах гэдэг энэ зүйл ангийг бол ямар ч байсан 14 биш 13 14 шүү тий 13 14. Энийг бол одоо үндсөлийн зэцээс бол одоо манай Баярмаа сэтгүүлч тэргүүтээ олон одоо сэтгүүлчид хуульчид бол санаачлаад ингээд цэцэд гомдол гаргаад энэ бол цэцийн одоо зүгнэлтээр хүчингү болцсон. За энэний дараа бол гүтгэх гэдэг оронд нь 14 10 буюу гүтгэх гэдэг зүйл анги оруулж ирж байгаа тухайн асуудлуудыг бид ярьж байна. За энэ дээр бол хэдий ингээд өнгөц харахад одоо саяын сэтгүүлч асууж байгаа шиг хорих ялгүй юм шиг боловч интервал торгуулийн өндөр тавиад нийгмийн тус төлбөр хийх байдлаар оруулж ирж байгаа. За энийг хариул тусдаа асуудал. Сая асуултанд чиглэсэн байдлаар нь хариулахад бусад өөр зүйл ангиудаар жишээ нь одоо ингээд хорих ямар нэгэн шалтгаан нөгөө хүн байхаас идэв байна гэдэг шалтгаан гаргаад байна шүү дээ. Юу гэдгийг одоо сая ярьж байгаа юун мөрдөгчд нөлөөлж магадгүй гэж байгаа шиг мөрдөгчд яаж нөлөөлөх юм сэтгүүлч те одоо шалгагдж байгаа эн чинь нөгөө гэмт хэрэгтэй холбоотой үйл явдлыг ярихгүй гээд гар хөлөөсгөө зурцсан юм чи даалтанд гарцсан батламжинд гар шиг зурцсан байж мөрдөгчд нөлөөлнө. Тэгэхээр ямар нэг байдлаар ингээд 20 цагдаад авах юм бол энэний эсрэг бол сэтгүүлчдийн нэгэн эвлэл үргэлж одоо юу ажиллаж ирсэн шөмжилж шаардаж албан бичгээ гаргаж мэдгдлээ гаргаж ирсэн энэ чиглэлээр ажиллах ч болно. За шаардлагатай тохиолдолд сэтгүүлчтэйг нийлээд бусад акт арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой.